Яг хоо IPO хийснээс хойших нийт хугацаанд ингээд өссөн өсөлтийг харахад бол хамгийн том хүчин зүйл нь юу вэ гэхээр энэ уул уурхайн бирж байна. Уул уурхайн бирж дээр одоо уул уурхайн биржийн одоо эрхийг аваад нэг талаасаа 4 уул уурхайн бүтээгдэхүүн арилжиж эхэлсэн. Үүнээс хойш бараг за нэг 4 сая тонныг бол одоо арилжаад байна. Нүүрс орж байна. Зис төмрийн хүдэр жонш гэдэг энэ бүтээгдэхүүнүүдийг арилжиж байна. Эндээс бол шимтгэлийн орлого болж байгаа. Нэмээд бас бусад үйл ажиллагааны бус орлогыг олсноор бол манай хөрөнгийн биржийн хувьд сая 2024 оныхоо тайлан ингээ гаргаад харахад бол бид нэг хувьцаан дээр бол одоо нэг 47 төгрөгийн ийм ногдол ашиг тарах ийм ашигтай бол ажилласан байна. Тэгэхээр энэ бол яа харахгүй уул уурхайн бүтээгдэхүүн Монголын хөрөнгийн биржээр арилжаалж эхэлсэнтэй бол шууд холбоотой гэж бол хэлж болно. Тэгэхээр хэд Монголын хөрөнгийн бирж бусад компаниуд оны эхний хагастай санхүүгийн гол үзүүлэлтүүд ер нь ямар хөө байдалтай гарах хүлээлттэй байгаа бол оны эхний үйлрэлд бол нэлээд сайн үзүүлэлтүүд бол танилцуулсан. Яг бид нэр эргээ харахад бол төлөвлөгөөндөө эхний үйлрэлд бол арай хүрээгүй байна. Гэхдээ нийт одоо гүйцэтгэлээ ингээд аваад үзэхэд бол одоо 94% гүйцэтгэлтэй бол явж байна. Гэхдээ энэ дотроо ингээд задлаад харах юм бол бас сайн ч зүйл байна, муу ч зүйл байна. За одоо муугийн эхлээд хэлэх юм бол одоо цэвэр нүүрстэй холбоотой гэж хэлж болно. За нүүрсний үн 44%-аар бол хамгийн өндөр зэгээс бол унсан. Үүнтэй холбоотойгоор эхний үйлрэлд ямар асуудал гарсан бэ гэхээр манай хөрөнгийн биржээр борлуулж исэн энэ нүүрсний борлуулалт бол өнгөрсөн жилийн 11 сараас эхлээд бол огцон бол унсан. За энэ үйл явдал одоо энэ ихний үйлрэлд бол үргэлжилсэн. За энэ үргэлжилсэн нь өөрөө манай энэ санхүүгийн тал дээр бол одоо шимтгэлийн тал дээр бол бидний олно гэсэн орлогоос бол 3-4 дахин бага орлогыг бол нүүрснээс бол бид нар бас харин энэ жилийн хувьд бол бид нэр төлөвлөгөөгөө тавихтаа жоохон амбицтай бол тавьсан. За тэгээд амбицтай тавьсан гэдэг нь ямар утгаараа хэлж байна гэхээр одоо зэсийн арилжааг бид нар магадгүй нэг 10 дахин илүү их зэсээ бол арилж байна. За нүүрсэн дээр ч гэсэн хэдий үнийн уналттай байгаа ч гэсэн бид нар өнгөрсөн жилийнхэн арилжааны хэмжээг бол хадгална гэдэг ийм зорилтуудыг бол тавьсан. За тэгээд энэ уналттай холбоотойгоор бид нар юу хийсэн бэ гэхээр ер нь бол энэ нүүрсний арилжааны энэ аргачлалыг бас тодорхой хэмжээнд өөрчлөё гэд 4 үе шаттай ийм замын зургийг бол эхний 3 сарда бол гаргаж ирсэн. За тэгээд нийт эхний үе шат буюу одоо энэ индекстэй буюу зах зээл унсан ч гэсэн одоо арилжаалдаг, зах зээл өссөн ч гэсэн арилжаалдаг ийм хэлбэрээр арилж байгаа явуулъя гэд нийтдээ бол 7 журам дээр өөрчлөлт оруулаад нэг журмыг бол шинжилж бол гаргасан байна. Тэгэхээр ялчгүй дата мэдээлэлээс харахад ч гэсэн шинжилэлт хийгдсэнтэй холбоотойгоор нүүрсний арилжаа нэлээд идэвхжсэн юм тоон зүйлтийг харж ирсэн. Гэхдээ ер нь таны хувьд гол худалдаа авагч хэдийн хувьд ер нь эрэлт энэ ондоо ер нь ямар хөө төр зурагтай байна гэсэн юм хөрөнгөний биржийн төсөөлөл байгаа бол сүүлд бас харахад гангийн үйлдвэрлэл гарцаа бол нэлээд одоо бууруулах юм стратеги баримлж байгаа шүү. Яг би сая 7 хоногийн өмнө хятадын Чингдүү буюу Сычуан мужийн Чингдүү хотод болсон Май стилийн уулзалтад оролцлоо. Тэгээ 300 гаруй гангийн болоод энэ яг хатуу кокстой холбоотой аж ахуйн нэгжүүлэлтэнд бол оролцсон. За эндээс хөрөнгийн бирж гэлтгүй яг энэ уулзалтан дээрээс ингээ харахад бол 3 дүгнэлтийг бол хэлж болж байна. Нэгдүгээрт хятадын гангийн үйлдвэрлэл бол тодорхой хэмжээгээр бол буурах нэ, зарим нэг аж ахуйн нэгжүүдийн тоо бол цөөрөх нэ. За энэ бол тэгэхээр энэ нь бол манад бол сөргөөр нөлөөлөл. За хоёрт нь болохоор тэндээс би ямар мэдээлэл авсан бэ гэхээр нийт одоо хятадын хэмжээнд оруулж ирж байгаа нүүрсний хэмжээ бол буурж байгаа юм байна. За энэ бууралт нь бол хоёр хүчин зүйлтэй холбоотой байна. Нэгдүгээр хүчин зүйл нь бол энэ хятадын одоо сүүлийн 21 оноос хойш нүүрсний өсөлттэй холбоотойгоор хятад өөрсдөө дотоодын уур хаануудаа илүү олныг нээсэн байна. Тэр хүчин чадлаа нэмэгдүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор одоо буурч байна. Нөгөө хүчин зүйл нь юу вэ гэхээр хэрэглээ нь эрэлт талаасаа хэрэглээ нь тодорхой хэмжээгээр буурахаар гаднаас авах хэмжээгээ бууруулах замаар дотооддоо бол одоо нийлүүлэлтээ бас ингээд тодорхой төвшөнд бол барьж үлдэх юм зорилгоор бол явж байна. За 3 дахь мэдээлэл нь юу вэ гэхээр манай одоо гаргаж байгаа энэ нүүрсний хэрвээ үн дээрээ бид нэр стратеги зөв барьж чадах юм бол магадгүй энэ дотоод хятадын дотоод байгаа энэ
эрэлт нийлүүлэлтийн үнэ өрсөлдөөнд бол тодорхой хэмжээгээр оролцоод өнгөрсөн жилийн Монголын нийт экспорттой харьцуулахад бууруулахгүйгээр энэ жил нийлүүлэх боломжтой тийм дүр зураг бол харагдчихлаа. Тэгэхээр ер нь бол нүүрсний хүн бас оргил зэгээс 40 гаруй хувиар буурна гэсэн буурсан байгаа. Тийм төсөөлөл бол анх бол байгаа биш. Энэ үнийн уналт бол бид нар юу ч хийж чадахгүй. Энэ бол цэвэр нэг талаасаа хятадын дотоод зах зээл дээр байгаа зах зээлийн хүчин зүйлүүд л гэж хэлж болно. Бид нар мэдээж яг хятадын дотоодын зах зээлийн коксцэн нүүрсний үн тэгээд Австралийн зарж байгаа үн хоёрыг харьцуулахад бол Австралийнх бол хамаагүй өндөр байгаа. Яагаад Австралийнх өндөр байгаа вэ гэхээр тэд нар далайн бомтосоо Индийг, Индонез, Япон гээд дуртай газар руугаа хүрэж байгаа. Тэр нь эргээд Австралийн одоо хятад руу нийлүүлэх хэмжээг бол илт бууруулсан байгаа. Нэгсэндөө хятадын дотоод үнэ өөрөө ингээд буугаад ирэхээр Австрал хятад руу биш тэр хятад руу нийлүүлж исэн хэмжээгээ divert буюу одоо өөр тийшээ чиглэлээ өөрчлөөд Индих рүү их хэмжээгээр сүүлийн хэдэн сар бол нийлүүлж байгаа гэсэн тийм судалгаануудыг бас үзчихэл ирлээ л дээ. Тэгэхээр ер нь та цаашд бас ингээд уул уурхайн бүтээгдэхүүний гол худалдаа авчийг төрөлжүүлэх тал дээр ямар боломжуудыг харж байна? Эндхийн үед бас Монголоос нүүрс авах нь сонирхолтой байгаа. Удаа дараагаа илэрхийлсэн юм мэдээлэл байна шүү дээ. Яг хоо эндхийн хувьд бол илэрхийллээгээд бид нар бол тийшээ хүргэх тээвэр бол газраар бол явах ямарч боломжгүй шүү дээ. Далайн бомтоор гарья гэх юм бол Хятадаар заавалчгүй дайрна, Оросоор заавалчгүй дайрна. Эргээд энэ хоёр улсын маань өөрсдийнх нь бодлого нь нэгэнт дотоод байгаа ингээд хямдхан байгаа энэ нүүрсийг 3 дахь этгээд рүү гаргах сонирхол жишээлбэл Хятадын хувьд бол миний ойлгож байгаагаар бол байхгүй байна гэдэг юм мэдрэмж авчаад байна. Яагаад ийм мэдрэмж авсан бэ гэхээр тэнд байгаа бид нэр бусад трейдер компаниудтай уулзалт хийгээд за тэгвэл 3 дахь улс руу бид нэр хамтраад Монголын хөрөнгийн бирж Хятадын commodity трейдерүүдтэй хамтраад 3 дахь улс руу гаргая гэдэг ийм зүйлийг ярьсан боловч тэнд Хятадын засгийн газрын зүгээс авдаг зөвшөөрөл, квот эднэр гэдэг маш олон шат дамжлага байдаг учраас энэ бол Хятадын засгийн газар өөрсдөө зөвшөөрөхөөс нааш бол энэ бол бараг боломжгүй зүйл гэж байна. За тэгээ Оросоор яах вэ гэхээр одоо Оросын одоо энэ манай хойно байгаа Монгол улсын хойно байгаа уур хаануудаас гарч байгаа зарим нэг төрлийн тэр дундаа кокссон төрлийн нүүрсүүд бол байна. Эдгээр одоо Индих рүү далаагаар бол дамжаад бол гарч байгаа. Тэгэхээр Оросоор дамжаад гаргалаа гэхэд магадгүй Оросын өөрийнх нь дотоодын уур хаануудтай цаад зах зээл дээр буюу Индихийн зах зээл дээр өрсөлдөх эрсдэлтэй нэг. Хоёрт нь наан нь одоо Оросоор дамжаад явлаа гэхэд төмөр замаар тээвэрлээ гэхэд тэнд үүссэн байгаа төмөр замын ачаал бас өндөр байгаа учраас энэ дээр бас өрсөлдөөн гараад энэ дээр хангалттай бас тийм тээврийн боломж байна уу гэдэг дээр миний хувьд бол бас эргэлзэж байна. Гэхдээ эргэлзээг тайлах үүднээс бас Оросын трейдер компанитай холбогдоод энэ тал дээр хамтарч судалгаа хийх хүсэлт бас эхний ээлжинд бол тавьчаад байна. Тэгээд тэр ажил маань бас юу болох нь харж илаа. Тэгэхээр Монголын хөрөнгөний бирж ерөөдөө цаашдын бас стратегийн талаар асууж байж байна. Олон улсын хамтын ажиллагаа талдаа ер нь цаашд ямар ажлуудыг төлөвлөсөн бол сүүлд бас Вений хөрөнгөний биржтэй хамтын ажиллагаа эхлүүлэх талаар бас ярилцсанууд хийсэн баг шүү гэсэн. Вений хөрөнгөний биржтэй бид нэр уулзалт хийсэн. Тэгээд мэдээж манай зах зээл бол өөрөө одоо яг хөрөнгөний зах зээлдээс аваад үзэхэд бол тийм гүн гэж ярьдаг те. Одоо тийм их хөрөнгө мөнгө байна уу гэдээ ингээ харахаар гадаадын хөгжсөн улсын хөрөнгөний зах зээлтэй харьцуулахад бол тийм их хөрөнгө манай хөрөнгөний зах зээл дээр бол байхгүй байгаа. Тэгэхээр энийг гүнзгийрүүлэх тал дээр бас ямар ажлууд байж болох уу? Гадны хөрөнгө оруулагчдыг Монголын хөрөнгөний зах зээл дээр авчирна гэдэг бол зөвхөн одоо Монголын хөрөнгөний биржийн арилжааг гэлтггүй Монголын энэ санхүүгийн салбарт бол томоохон хувь нэмэр болно гэдэг талаасаа бид нар бас тийм боломж бололцоог эрэлхийлж байна. За эрэлхийлж гин гэж хэлдэг нь ямар учиртай вэ гэхээр яг одоо А, Б, С гэдэг ийм ажлууд хийн гэж дараалаад гараад ирсэн ажил бол алга. За яг энэ дээр бол ингээ гаргаж ирж байгаа дөрвтэй өөрчлөлт хийх нь бол манай энэ IT системийн хувьд бол системийн бүтцийн байгууллагууд хоорондоо ярилцаад
бид нэр сангийн яамн дээр бас ажлын хэсэгт бол хамт байдаг. Ажлын хэсгийн хувьд бол бид нэр ямар ч байсан энэ системээ шинжилье. Тэгээд системийн шинжилгээтэй 3 байгууллага нэгт уялдаатай хамтарч ажиллана гэдэг дээр бол гарын үсэг зурцсан байна. Тэгэхээр энэ бол эргээд гадаадын энэ яг хөрөнгөний бирж, хөрөнгөний зах зээл, тэгээд цаашаа дэтхаа, клиринг энэ бүх байгууллагуудын системийн шинжилгээний асуудал яригдж байна гэсэн үг. За энэ шинжилгээний асуудал дээр яг эхлээд ингээд ийм ажлуудыг хийнэ гэдэг ихний замын зураг бол ерөнхийдөө бол гарч байна. Энэ хүрээнд бол бид нар бол энэ технологи нэвтрүүлэх, технологийн нийлүүлэгчтэй бол хамтарч ажиллана. Тэгээд энэ шинжил хийж дуусны дараагаар бид нэр бол одоо амбицлж байгаа нь юу вэ гэхээр Монголын одоо банкуд, Монголын том аж ахуй нэгжүүд гадны хөрөнгөний бирж дээр Монголын хөрөнгөний биржийн тэр гүнзгийрэлт нь бага учраас гадны хөрөнгөний бирж дээр дараачихаа трендчийг гаргаад ингэж мөнгө татах гэлтгүү гадаадын тэр зах зээлийг аль болох Монголын дэд бүтцтэй холбосноор бид нар гадны хөрөнгө оруулагчдыг Монголын зах зээл дээр л арилжаа хийлгэмээр байгаа. Тэгэхээр ерөөдөө 2021 оноос хойш Монгол хөрөнгөний биржид нэг 16 гаруй компани IPO хийж хийсэн юм тооцоололтой. Тэгэхээр төрөмжт компаниудыг бас нээлттэй болгох ажил бол яригдж байгаа. Ер нь ойрын хугацааны төлөвлөгөө энэ тал дээр ямар төлөвлөгөөт байгаа вэ? За энэ бол яг манай хөрөнгөний биржийн зорилт яг үндэ бол биш. Бид нар бол илүү зах зээлээ яаж бид нар хөрөнгө оруулалтад илүү татах уу? Системийн хувьд найдвартай буюу 99.99% баталгаа гаргаж ажиллах уу? Эргээд энэ дээр эргэлдэж байгаа энэ liquidity гэж яриад байгаа энэ хөрөнгө чадварыг яаж сайжруулах уу? Нэмээд хөрөнгө оруулагчдын тэр дундаа жижиг хөрөнгө оруулагчдын итгэлийг яаж бид нар хадгалах уу гэдэг бол манай хөрөнгөний зах зээл, хөрөнгөний биржийн хувьд гол зорилтууд. Төрийн өмчийн компаниудыг листэд болгох гэдэг бол одоо манай хэрэг эрхлэх газар, манай Эрчис Монгол, манай төрийн өмчийн хороо, тэгээд уулуурхан компаниудын хувьд бол Эрдэнэс Монгол гэдэг энэ байгууллагуудын зорилгын нэг хэсэг болов уу гэж би бол хувьдаа бодож байна. Хөрөнгөний биржийн хувьас би одоо яг таны энэ асуултанд юу гэж хариулмаар байна гэхээр яг одоо төрийн өмчийн компаниудыг чагсаагаад үүсэх юм бол хамгийн боломжтой гарах боломжтой ашигтай ажиллаж байгаа компаниуд л гарах боломжтой. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг вэ гэхээр төрийн өмчийн маш олон компаниуд гарах боломжгүй байна гэсэн үг. Тэгэхээр миний ойлгож байгаагаар Эрчис Монгол гэдэг компани байгуулагдсны цааш шалтгаан бол энэ ашиггүй ажиллаж байгаа компаниудын менежмент засаглалыг өөрчлөөд энэ өөрчлөх замаар тодорхой хэмжээний компаниудын ашигтай ажиллуулна. За энэний дараагаар шууд олон нийтэд буюу одоо тэр хуучнаар хувьчил гэж ярьдаг. Одоо бол ингээд олон нийтэд нээлттэй болох замаар төрийн өмчөөс гаргах ийм стратеги нь барих баг. За Дэлхийн банк болон сангийн яамны өмнө нь хийжсэн судалгаанаас харахад бол төрийн өмчийн компаниудыг нэг 4 бүлэгт бол хувааж байна гэж бол би ойлгосон. За эхний бүлэгт бол огт одоо хувийн хвшилд очисон ч төрт очисон ч ашиггүй ажиллах юм компаниуд байна. Эднийг бол ерөөсөө ингээд хаахын хаагаад нэгэнт одоо ингээд зогсоохын зогсон. За дараагийн бүлэг бол тодорхой хэмжээний ажиллагаа орно. За ажиллагаа орсны дараагаар энэ төрийн өмчөөс бол одоо ямар нэг хэлбэрээр шууд худалддаг ч юм уу. За заавал IPO хийхгүйгээр гарах. За гуравт нь бол IPO хийгээд олон нийтийг болгох нэгсэндөө Монголд нэг компани төрийн өмчийн компаниг худалдаж авах хангалттай санхүүгийн чадвар байхгүй гэж үзэх юм бол ашигтай ажилласныхан дараа олон нийтэд гаргах ийм 3 дахь хувилбар. 4 дахь хувилбар нь юу вэ гэхээр ганц нэг одоо цахилгаан станц гэдэг юм уу те ийм стратегийн ачаал бүгдэлтэй гэж за яг тэр нь зөв юм уугүй юм ямар ч байсан асар чухал гэдэг энэ эренбэнд орж байгаа компаниудыг хөвчлөхгүй олон нийтийг болохгүй гэдэг нэг ийм 4 бүлэгт бол хувааж байна гэж би бол хувьдаа ойлгоод байгаа.